За тэр мэт чадагчийн тааллыг тийм бурхны тааллыг чадагчийн тааллыг тодруулан үйлдэгч номлолыг туурах дорч хотол чуулганы 3 уг шалтгаан байх ёстой гэж. За тэр 3 нь юу юм бэ гэхдээ зэрэг яддэ гэдэг чинь араасаа учир шалтгаан дагуулж байгаа. Тэр 3 нь юу юм бэ гэхдээ зэрэг энэ мэт мэдэгдэхүүний ухааны 5 оронд мэрэгдсэн хийгээд тэдгээрийн утгыг анхааран авахын аньсын өвдөс үнэнхүү төгссөн бурхнаас одоо ахгуулаад дээдсийг тасралт үгүй дамжсан өвдөс руугаа төгөлдөр хийгээд ядмын бурхны нягуурыг болгоогоод зарилгын зөвшөөрлийг олсон болоо гэж. За ийм 3 юм байх юм. Нэгдүгээр төдий өгөхлөө зэрэг шижээ эргүй нагаалаа бол хайсан байх хэрэгтэй гэж. Мэдэгдэхүүн ухааны 5 орон гэдэгт бол мэрэгдсэн байх хэрэгтэй. Тэгвэл нэг ном зохиож болдог. За хоёрдугаарт нь тэдгээрийн утгыг анхааран авах тийм одоо бурхны одоо зарилэг, бурхны номын утгыг одоо анхааран авдаг. Тийм ээ. Тэдгээрийн гэдэг чинь юу гэхээр тэр бурхны таал, бурхны одоо энэ доонууд юм, судар ном гэсэн. Тэдгээрийн утгыг анхааран авдаг гэдэг тийм аньсыг үзүүлсэн тийм өвдөс. Тэгээ тэр өвдөс нь хэн нэгэн хүн гаргаж ирээгүй бурхнаас үнэнхүү төгсгийгээрсэн бурхнаас ахгуулаад дээд ламнараа нэг тасралтгүй дамжиж ирсэн тийм өвдөстэй байвал нэг ном зохиож болно гэж. За 3 дугаарт нь бол эдэн бурхныхаа нягуурыг болгоогоод тэгээд зарилгын зөвшөөрлийг олцсон буюу эдэн бурхан чи тийм ном одоо зохиох хэрэгтэй гэдэг ингээд сүнгийн намаа өгсөн бол бас нэг болно гэж. За тэдийг ирээс жааглахаар эдгээр нижгээд дээр нь ч номыг туурвж чадах аваас гуруулаан бүрдвэс ихэд хотол чуулган болохулаа гэж. Энэ гурвын аль нэг нь байхад ном зохиож чадна болох юм. Гуруулаан байвал бүр сайн юм. Тэгээд ловн чимбүү диланы ихлээр их багш энд бол гуруулаа өвшөөсөн байсан. Тэр бол одоо шүн чим буюу их номыг одоо зохиох тийм 3 шалтгаан бол гуруулаан бүрдсэн байсан учраас бол жууж явал ном зохиоход болох юм аа гэсэн. За тэгээд түүнийг тодруулж байна тийм ээ. Дила эдэмжээс жээсэн аа нэг. За энэ дотроос эдэмүүд нь хэрхэн яаж одоо ухааны 5 оронд мэрэгдсэн тухай бол дээр гарцсан шүү дээ тийм ээ. Түмэн тэгээд даарыг ба дацаг руугаа соорыг ба соо хоёрыг ба тэгж мэрэгцээ гарцсан шүү дээ тийм ээ. Аа тэгээд тэндээсээ олон одоо дамнараас авшиг ван аваад тэгээд дээдсээс дамжсан тасралтгүй өвдөстэй гэдэг нь бол гарцсан тийм ээ. За одоо энэ дотор ганцхан эдмийн одоо шалшиг намаа яаж тавсан юм бэ гэхэл зэрэг түүн дор эдэн бэр даган барьсан нь Магдалаас цог төгөлдөр за живийн доржээ гэж хээ базар тийм ээ. Хээ базар хийгээд тангарыг байгуулахын хаан гэж данцаг голын жадуу гэж. За бавуу чигдэн анч гэж Баатарлаг ертөнцийн эрхэт баялаг гэдэг жагараас юм тийм ээ. Жомоо живзэн додмоо гэж. За гол их гэх юм уу да. Гэтлэгч дарих тэргүүтэн тийм ээ. Гэтлэгч их тэргүүтэн. Тэргүүтнийг нягуурыг болгоод зөвшөөрлийг олсон учраас зүүд юм уу их гүнзгий хийгээд агуу их дээдийн номыг үргэлжлэж сонсож байсан. Энэ зарлигсан болоо. Гол одоо эдэн бол нөө жадар тийм ээ. Данцаг голын жадуу за жигдэн ванч буюу жагараасыг дарих тэргүүтэн байсан. Эдгээртэй бол бодиттой одоо уулзаад тэгээд заримдаа зүүдэнд нэмтэр одоо ирж гүнзгий агуу их номыг бол дандаа зарлагж байсан. За тэгвэл дээд ламнараас тасралтгүй дамжсан ямар дамжлага жовоочд байсан бэ гэхтэй тэрэг дамаа чидвалаа гэхтэй тэрэг жовооч багшийн одоо дамжлага дор гэсэн тийм ээ. Багшийн дамжлага дор бол нийт тэгва төмөн нийт хөлөгний хийгээд их хөлөгний дамжлага 2 байсан. Их баг нийт хөлөгний дамжлага тэгээд их хөлөгний дамжлага 2 байсан. За түүн дороо гэдэг их хөлөгний дамжлага дотор бас чандад хүрхүү хийгээд нуус тарны 2-оос гэж. Чанд хүрхийн одоо жүдүүд нуус тарны одоо жүд гэж 2 байсан. Тэрний дамбуудаа гэхтэй тэр пард чимба буюу чандад хүрхийн одоо жүд буюу анхных дор нь дайвын жүд бадан жодвын жүд бааны гэж. За анхных буюу тэр чандад хүрхийн одоо жүд дотор нь бол үзлийн одоо дамжлага болон явдлын дамжлага гэж 2 байсан. За чимада жодвын жүд сүүлийн тэр одоо тэр явдлын дамжлага дотор нь гэсэн. Чимада жамбана жүд бадан жамина жүд бадан жүдва сүм үү. За сүүлийнх дор нь бол майдраас дамжсан хийгээд зөөлөн ихшигтээс буюу манчраас одоо дамжсан тэгээд 3 дамжлага болоо гэж. 3 дамжлага гэдэг нь бол пард чимба дотроо 3 дамжлага байна шүү тийм ээ. Тэгэхээр дайвын жүд тэгээд жодвын жүд дотроо жамбана жүдвийн одоо жодвын жүд, жамина жүдвийн жодвын жүд гэж. Нэгэсэндээ дайвын жүд, самуу дайвын жүд тийм ээ. Энэ бол гомбод үдийгээс дамжсан самуу дайвын жүд.
За жодвийн жүд дотор живсэн жамбаагаас дамжсан жачин жодвийн жүд, живсэн жамингаас дамжсан лавчин жодвийн жүд гэж ингэж 3 жүд байсан. За энэ бол их хөдөгний пар жимбийн жүд. За санг даяан жүдва дүгэн аадан. За нуус тарны дотор бол 5 янзын дамжлага байсан гэж. За шаян дүнтаан жүд. За тэгээд эдгээр бол юм. За энээс гадна шаян бас гэсэн. Бас тэрнээс гадна тогтсон таалын дамжлага хийгээд аж тэдийн одоо дамжлага болон өвдөс элдвийн дамжлага тэргүүлэн дамжлага олон дугаа төгөлдөр байсан хийгээд ийм олон дамжлагтай байсан юм аа. За эдгээр дамжлагыг хэн хэнээс сонсч байсан бэ гэхээр тэр ойс самбын ламааны гэж бодиттой сонсч байсан багш нь Магтаадаас үргэлжиж чүтсэн багш нь Шандева болон Сэрлэн баа. За Бадра боди занаа шири ойдов товоо мамбууд ингэ шид бүтээлийг олсон олон хийгээд ялангуяа нагаржунаагаас нэгээс нэгэд дамжсан гүнзгий хийгээд агуу их дамжлага танд өвдөс танд ирхшээсэн мөө хэмээн зарлигдсан байх болоо. За Шандева Сэрлэнба тийм ээ Бадрабоди занаа шири тэргүүтэг ийм одоо ламнар байсан байна. Ши сумбан дардэ гэж хэмээн зарлигдсан мэт буюу шид бүтээлийг олсон 12 байсан гэж алдаршсан хийгээд за бас олон болоо. Тэрнээс гадна ч гэсэн олон багш байсан гэсэн. Нэрвээ нагаада хайваны шатсан даа. Ухааны 5 горонд мэрэгдсэнийг нь бол номлоцсон гэж дээр бол одоо номлоцсон аа гэж. За тийм учраас их багш инвер тийм ээ давн гэж багш гэсэн үг. Багш инвер бурхны таадлыг сайтар нотлон болгож чадах болоо гэж. За тийм учраас бол энэ багш бол бурхны таадлыг яг үнэн зөвөөр нь сайтар нотлон болгож чадах юм аа гэж. За тэр мэтийн багш үүн дор энтхэг за хач тийм ээ хач гэдэг юм. Кашмир юм да. Үржин тэгээд балб төвд нугуудад шавнар санаанд багтшгүй нэг байсан ч за маш олон шавнар байсан боловч зовооны хамгийн гол нь гэсэн. Энтхэгт жоо дуга мэдл тэнцүү тийм ээ. Чимба гэж мэдл болгоо тэнцүү. Жоотой бол одоо эрдмээр адилхан гэсэн тэнцүү. Их бандда бедова. За тэгээ дарма агар мэди умсингээ саяны бүг дөрв байсан. За зарим нэгэн шинэн савааг дуга 5 ч гэж үлддэг юм аа гэж. Зарим хүмүүс бол шинэн савааг нэмээд 5 шавч гэж ярьдаг. Ард жиддаг нь 5 үлддэг болоо гэсэн. За айрын лозова эренчин самбуу. За төвдөд ямар шавнар гарсан бэ гэхээр тэр айрыгаас бол айрыг ч одоо ладак шүү дээ тийм ээ. Айрыгаас бол лозова эренчин самбуу гарсан. Тэгээд нагц лозова таалама жанчив одоо тэнгэр дээд жанчив одоо гэдэг нөгөө нэг хаан одоо жанчив. За наашаа хурж ирээд үе зангийн зам түрээд ихтэй тэр зангаас гар гэваадан гой хөвгөө лазаа хоёр гарсан гэж. Хоёр. За товрог одоо төвдийн өмнөд нутаг тийм ээ товрог өмнөд хад гэж хэлдэг. Товрог марав дамын нутаг товрог бас чагва тичигдэн гэваажан хоёр гарсан гэж. За хамба төвдийн одоо хамба гэж хэлдэг тийм ээ. Хамба нутгаас бол налжирва чимбүү гомбова шэрв дөржээ чагдар домбоо гэж гарсан. За төвдийн яг үе буюу яг тасын ойролцоо нутгийг бол үе гэж хэлдэг. Төв нутаг гэж. Үйзэн гэдэг үе юм тийм. Тэнд бол хүү ог бором сүмж юм аа. Хүү зондуу юндун ог дэгвэ шөрөө бором домбоо жалвин жуна гэж ийм 3 хүн гарсан гэж. За дэдгийн нанаажаг тэдгэрийн дотроос ч багш ямагтын үйлсийг дэдгэрүүд нь зохиохын дамжлагыг барьсан ихнэ гэж хамгийн их одоо дамжлагыг барих вариач нь бол дарихгээр иш бошиг үзүүлсэн гэсэн тийм иш бошиг үзүүлсэн бором нутгийн багш жалвин жуна болоо гэж. Бором нутгийн хүн болохоор бором домбоо гэсэн юм. Тийм ээ. Тэгээ жалвин жуна гэдэг юм тийм. Тэр болоо. Эдгээр нь зохиогчийн эрдмийг товчлон хураасан бөгөөд дэлгэрэнгүйг нь намтрын үсэг их нугуудад мэдчихвдээрээ гэж их одоо намтруудаас мэдчихээрээ гэсэн юм. За боромтон жалвин жуна бол дарих хүн дагаас гэдэг нь жовжи дээр ирэх үед нь бол дарих одоо хурж ирээд чиний одоо увч сахилтай чиний нэгэн одоо юм шав ирлээ тосч авах хэрэгтэй гэж ингэж одоо дүндгэнсэн гэж байгаа. Тэгээд жовжи тосож авсан. Тийм байх. Тэгээ ер нь гин дүрээрээ одоо шашныг одоо их хэрэглүүлсэн. Араадын хийдийг одоо байгуулсан. Үнэхээр юм одоо агуу хүн юм да. Жараасгийн одоо бүрдваа. Тийм. За энэ бол ингээд зохиогчийн эрдэм бол ингээд болж байгаа тийм ээ.
За хоёрдугаар номын эрдэм шүү дээ тийм ээ. Хоёрдугаар дор гэж байна. За хоёрдугаар дор гэдэг нь хоёрдугаар тул одоо өвдсөн дор бишрийг төрүүлэхийн тулд номын эрдэм гэж үзүүлэх гэдэг тийм ээ. Чойны дамаг диин шүн жанчив дамжин домоо гэж. За чойжин чава гэдгийн чой дээр ямар ном тавих юм бэ гэдэг зэрэг өвдөс үүний гол номдол жанчив дамжин домоог тавина гэж. Ном чойжин чава гэдгийн чой дээр бол ламдаг тавих юм аа гэж. За жовус задбын шүн манд ядж ингэ. За жовуужибээр зохиосон гол номдол олон байх боловч язоор мэт огоот гүйцэтэн тийм ээ бүрэн гүйцэтэн нь бол ламдан муу юм аа. Яг бүрэн гүйцэд өгсөн нь бол ламдан юм аа. Болмөрийн тул юм аа гэсэн. Судар тарин яагаад бүрэн гүйцэд юм бэ гэхдээ дараас нь учир шалтгаан жонцно гарах гэж байна тийм ээ. Яагаад ламдан чинь жинхэнэ одоо ёнс зогоо юм бэ гэхдээ тэрийг нэгдүгээр юу гэж байна. Судар тарин хоёулангийн ансыг хураагаад үзүүлсэн учраас өгүүлэгдэхүүн нь бүрэн гүйцэд юм гэж. Тэн дотор багтаагүй юм байхгүй. Өгүүлэгдэхүүн нь бол бүрэн гүйцэд гэсэн. Яагаад гэвэл судар тарин хоёрын бүх анс орсон. За сэтгэлийг номхдохын зэргийг голлон үзүүлсэн учраас гарт авахд хялбар юм гэж. Гарын авлага болоход хялбар. Яагаад гэвэл тэр сэтгэлийг номхдохын зэргийг бол голлон үзүүлсэн. Жишээлх юм бол одоо бид нар чойрын ном одоо дүүрэн тэр бол харахад бол зүгээр нэг юм хаяад байгаа юм шиг боловч сэтгэлийг одоо номхдохын зэргийг бол яг голлож үзүүлээгүй шүү дээ тийм ээ. Ерөнхийд нь бол ингээд юм одоо шатлцсан байгаа юм. Тэрнийг бол сэтгэлийг номхдохын зэрэг болгож ингэж авах хэрэгтэй л доо. Гэхдээ тэрийг бол нэлээд сайн одоо хүн л түүнийг одоо сэтгэлийг номхдохын зэрэг болгож авахгүй бол тийм амар биш юм. Гэтэл бол энэ ламрим ламдан тэргүүтээ бодмөрийн зул энэ бодмөрийн зэрэг тэргүүтээ номонд бол шууд сэтгэлийг одоо яаж номхдох гэдэг аргыг бол шууд ил цагаанаар нэг байна. Тийм учраас бол гарын авлага болох хэлбэр юм. За Шандаа Чимбүүний чинь төглөө гэж. Их замыг гаргаж хоёрын гэдэг нь Шандаа Чимбүү Гомбол өдөө Пав тавд хоёрын одоо ёсонд мэрэгдсэн ламааны гэдэг нь бол Гомбол өдвийн одоо лүглэ хайвын ламаа Шандева тийм ээ Шандева. Тэгээд хэний Пав тавдын одоо Шандаа Чимбүү Пав тавдын лүглэ хайвын ламаа Сэрлэнба хоёрын өвчлсаар чимсэн учраас бол лүг шандаа бол чадварт байгаа юм. Ямар ч одоо ёсноос бол ялгамжаатай юм аа. За шүндийн дамгийн чаваада ший гэж. За гол номдод түүний өвдсөн эрдэнэ дор дөрв байна гэж. Дөрвөөс гэсэн шийдэ дөрвөөс. За дамба тамж гадимтууд овгийн чавааны. За тэгэхээр шүндийн дамгийн чаваада бол ший шүү дээ. Дамба тамж гадимтууд овгийн чаваа, сүрүүмад дамгтууд тэргийн чаваа. Жадвийн гомбо дэлгдүүн нийтийн чаваа, нийжил чимбо ранг гагс тойвын чаваа гэж юм дөрвөн чаваа. Эрдэнэ гэсэн тийм ээ ялгамжаа гэсэн. За ном түүний өвдсөн эрдэнэ дор дөрвөөс анхны шашин бүгдийг харьцуулдаггүй онохын эрдэм нь Бурхны зарилыг хэдий чинээ бүгд болоо гэж. Тэгэхээр шашин бүгдийг харьцуулдаггүй онохын эрдэмэ гэдгийг шашин дээр юу тавих вэ гэдэг зэрэг бол лүнгийн дам догийн дам хоёрыг хоёул ингэ тавина гэж. Лүнгийн дам нь юу байх юм бэ гэхээр Бурхны зарилг гэсэн бүх зарилыг тавина. Дам тамжил гадимтуудын чаваа гэдгийг дамб дээр юу тавих юм бэ гэхээр зэрэг бол ерөөсөө Бурхны зарилг гэсэн хэдий чинээ ном байна тэр бүгдийг л тавина шүү. Тэдгээр хоорондоо харьцахгүй л гэж юм байна. За тамжидоо гэж. Жадвис сумба чинэдва тамжидоо гэхээр энэ дээр бол чаваа шиг сайн ойлгох юм бол цахар гэвшин чаваа шиг нам шиг ном байдаг. Цахар гэвш тусан юм мэт мэт тийм. Тэр хүний чаваа шиг нам шиг ном байдаг. Тэр их гоё тол болгож байдаг юм шиг. Цахар гэвшин бас нэг ламдагч ядва гэдэг ном байдаг. Тэр бас их үзчмээр гоё номонд говаа өгмөр тийм ном. Тэр хоёрыг боддог болоо үзчихлээ. Тэгээ чаваши нам шиг. Тэн дээр бол их энийг их тайсан баг. Хамгийн ихтэй дам тавж гадмуудуудын чаваа гэхдээ тэр чинь шашин бүгдийг харьцуулдаг он гэдэг ямар шашныг харьцуулдаг онох гэж байгаа юм бэ гэхээр дамбыг он зинх хэрэгтэй тийм ээ. Дамбын он зин ажил юм гэхдээ тэр жадвис сүмба жиндва тамжилтаа гэдэг нь дам тавж гадмуудуудын чаваа гэдэг нь дамбын он зин. Тэрийг танин барьж байгаа. Он зин. Тэгээд тэгвэл тэр одоо Бурхны зарилсан бүх одоо судар тарны бүх номуудын одоо утгыг хооронд харьцуулахгүй л шүү тийм ээ. Тэрийг хооронд нь яаж харьцуулахгүй байх юм бэ? Яаж одоо харьцуулах онох юм бэ гэхээр тэр арга нь юу юм бэ гэхээр дараагийн юм. Тэр гансаг жиг цанжаавэ ламдаг говаад гэж. Бүгдээрээ энд тийм ээ нэгэн бодгаалыг бурхан болгохын мөрд ойлгох юм аа.
Бүгдээрээ нэг бодгоодыг бурхан болохын зам мөрийг заасан юм байна шүү дээ, тийм ээ. Бүгдээрээ намайг бурхан болоход хэрэгтэй юм номлосон юм байна шүү дээ. Ингэж гоолох. За гоолохдоо яаж гоолох юм бэ гэхтэй зэрэг бол дэян хажигны ламжийн дов, хажигны ламжийн яндаг жирэг урж ирв. За тэр нь ч зарим нь мөрийн одоо эрхэм гол хэсэг юм байна. Зарим нь мөрийн гишүүн аль нэгэн болох юм байна гэж. Нэг бол ламжийн зов болно, нэг бол ламжийн яндаг болно гэж тийм ээ. Жишээ хэлбэл ренжигийн самб, яндагийн даваа, жанчуучин сэмэтрүү ламжийн зов болно тийм ээ. А тэрнээс гадна бусад одоо зарим нэгэн зүйлүүд бол ламжийн яндаг болох. Гэх мэт тийм байдлаар бол ерөөсөө бурхны ямар ч зарлиг байсан нэг бол ламжийн зовог дагнана, нэг бол ламжийн янлагыг гаргана. Тэгээд аль нэгний үүднээс бол заавал биднийг бурхан болоход хэрэгтэй юм байна. Гасгийн даг ёд гэж зарлигдсан одоо тийм бурхны зарлиг байлаа ч гэсэн тэн дотор бол одоо намайг бурхан болоход хэрэгтэй юм байна. За тэда жанчуу сэмба намжийн шэдүнний жигдэнжийн дон дуваа юм даа гэж. За түүн дор бодсадва нарын тааллын хэрэг нь ертөнцийн тосыг бүтээх мөн дор шавинч тэгээд дүлжааяа гэж шавинч номхотхуун ч гэсэн шавинч гэсэн. Тэгээд иргэжин сумхаагад 3 язгууртныг даган барих хэрэгтэй учраас тэдгээрийн мөр суралцах хэрэгтэй бөгөөд 3 хөлөгний мөрийг мэдэх нь бодсадвын тааллын хэргийг бүтээн үйлдэгч арга мөн гэж живсэн жампбэр тийм ээ майдрвэр зарлигсны тулд болоо гэж. За тэгэхээр зэрэг бол одоо энэ бурхны зарлиг гэдэг дотор чинь баг хөлөгний одоо ном, их хөлөгний ном бүгд ороод ирнэ шүү дээ тийм ээ. Тэгэхээр баг хөлөгний номыг одоо их хөлөгний хүн мэдэх хэрэг байна уу гэж асуулт гараад байна шүү дээ. Баг хөлөгний номыг заавал бид унших хэрэг байна уу? Тэн дотор их хөлөгний одоо жанчуулсан ба хүнд бол хэрэгтэй юм гарсан уу гараагүй юу? Тийм ээ. Баг гараагүй гэж зарим хүн хэлж болно шүү дээ. Аль эсвэл одоо нууц тарны номоор одоо явж байгаа хүнд содрын ёсны одоо номлолууд ямар хэрэг байх юм бэ? Ч гэдэг юм уу тийм. Ингэх юм бол тэрэн дотор бол энэ дээр бол ингэж айлцсан юм байна. Одоо түүн дор тийм ээ. Их хөлөгний одоо жанчуулсан ба хүний шэдэн гэж байна тийм ээ. Шэдэн гэдэг чинь гол зорилго нь гэсэн. Гол зорилго нь юу юм бэ гэхтэй зэрэг бол ертөнцийн хүмүүсийн тусыг бүтээх. Дон дүүлэх хэрэгтэй тийм. ертөнцийн тусыг дүүлэх юм. За ертөнцийн дотор чинь хэдийн янзын хүн байх юм тэгэхээр бүгдээрээ тэдгээр чи их хөлөгний хүн байх уугүй. Тэгчи иргэжин байх уугүй үгүй шүү дээ тийм. Тэр дүлжээ дотор нь иргэжин сумхаа байна. Тэгчи иргэжин ч байна, нянтаа иргэжин ч байна, арамчд иргэжин ч байна. Тэгэхээр зэрэг тэдгээрийн тусыг бүтээхэд бол гурвуулангийн даган барих хэрэгтэй. Тэгээд тэдгээрийн даган барихын тулд тэдгээрийн мөрдөнд суралцах хэрэгтэй. Тийм ээ. Шарваага хүнийг нянтаа хүнийг одоо нянтаа иргэжин хүнийг бол сайжруулахын тулд нянтайжийн ламыг л тэр хүн заах хэрэгтэй байсан тийм ээ. Тэгээс нянтаа иргэжин хүн тэгчинжийн юм заагаад өгөх юм биш тийм. Тэгчи иргэжин хүнд бол тэгмэр иргэжин зааж болохгүй шүү дээ. Тэгмжийн ном зааж болохгүй шүү дээ. Тийм учраас бол тэр 3 одоо иргэжин сумхаа тийм нянтайжийн одоо тэр лам, аранчилжийн лам, тэгчинжийн бүгдээрийг энэ 3 дангийн бол одоо суралцах хэрэгтэй. Яагаад өгөхтэй зэрэг тэгвасамжийн лам шиваа. Тэгвасамжийн лам шиваа гэдэг нь тэгвасам гэдэг чинь нянтайжийн тэгва, аранчилжийн тэгва, жансамжийн тэгва шүү дээ тийм ээ. Энэ 3-ын мөрийг мэддэг чинь жанчуулсан би одоо шатан дөвжиж бодсадва нарын тэр шатан гэж тааллын утга буюу зорилгыг бүтээж үйлдэх гол арга муу юм а гэж живсэн жамч зарилсан шүү дээ. Нянтай шиваа цолон гүши нижийн цэцэг юм доодоо хүн прожектын дош нижийн жигтэн дондоо татваа юм байгаа шүү тийм ээ. Тэр дотор бол олцсон юм а гэж. Ингэж. За энэ бол нэгж унтсан юм. Одоо их хөлөгний хүн баг хөлөгний номыг ч гэсэн төвчж багж болохгүй гэдэг бол заавал тэр баг хөлөгний ном ч гэсэн их хөлөгний ном хүнд бол хэрэгтэй юм а гэдгийг нэг учир шалтгаан. За хоёрдугаарт нь тэгчинжээ ламдаа за энэ бол бас нэг жонцсон. Ягаад гэвэл их хөлөгний одоо мөрд ор нийт мөн биш хоёроос гэж. Нийтийн одоо мөн биш хоёр гэдэг нь түмэн баян болж хоёр байна гэж. Тэгчинжээ ламдаа их хөлөгний одоо зам мөр дотор чинь түмэнгийн лам, түм баян бай лам гэж хоёр. За түм баян бай лам нь мэдээж зөвхөн их хөлөгний ламаа хэлнэ. Түмэнгийн лам гэж юу хэлэх юм бэ гэхээр баг хөлгийн их хөлгийн хоёрын хоёулынгийн түмэнгийн лам гэж байна гэсэн тийм. Тэрийг хэлэх юм. Ерөөсөө баг хөлгийн одоо ламын гам болоод их хөлгийн хүн бол түмэнгийн лам гэж. А зөвхөн их хөлгийн өөрийнхөө ламыг бол түм баян бай лам гэж хэлж шүү дээ. Дамбууны гэж шүү тийм. Түмэн мааны тийм ээ. Түмэн имэн гэсэн тийм. Түмэн баадан түм баян ба хоёр байна. Дамбууны ихлээр түм баян нийтийнх нь юу байх юм бэ гэхээр баг хөлөгний
аймаг саваас гарсан ногууд юм гэж. Баг хөдөгний тэр аймаг сав буюу баг хөдөгний содрог намаас гарсан юмуудыг чинь бол тэгчингийн төмөнгийн лам гэж одоо лам гэж хэлнэ гэж. За тэгвэл тэрэн дотроос зарим нэгэн одоо онцлог юм юу байх вэ гэхээр зэрэг Дэян тэр нь ч аран чигүү гэж зөвхөн өөрийгөө амирлангуйн амгалан хүсэх. Тэгээ зөвхөн өөрийнхөө амирлангуйн амгалан хүсэх тэргүүтэн нийт бусын санаа хийгээд гэж. Зарим нэг тийм одоо баг хөдөгний зөвхөн өөрийнхөө тусын тулд одоо тарав тавлыг зөвхөн өөрөө л ганцаараа гэгэрий гэсэн нэг тийм баг хөдөгний одоо нэг бусдын тусыг хийхгүй ганцхан өөрөө л гэгэрий гэсэн нэг тийм санаа байгаа шүү дээ. Тэр үл их хөлөнд хэрэгтэй юм уу? Тэр үл хэрэгтэй. Тэрийг бол их хөлөнд заавал өөр дээр үүсгэх албаа. За тэгээ жайв түн маян ба гэж. Бас нэг баг хөдөгний жайв гэдэг чинь одоо хууль цааз нэг нийт тусын хууль цаазууд байна шүү дээ. Тэр тэргүүтнээс мадаг баавхтэн тэрнээс ангид бусад бүх тэр баг хөдөгний одоо номоос гарч байгаа юмнуудаас өмөрөө их хөдөгний нийтийн зам юм аа. Тэгэхээр зэрэг их хөдөгний хүн их хөдөгнийхөө нийтийн замаар туулцах хэрэгтэй. Тэгэхэд бол баг хөдөгний ном судруудыг ч гэсэн мэдэх хэрэгтэй, унших хэрэгтэй гэсэн. Тэвчж болохгүй гэсэн. За дараагийн дахиад нэг учир шалтгаан. Шаян. За бас хүү үнэнхүү төгссөн бурхан нь гмийн зүг нэжгээдийг барсан хийгээд эрдмийн зүг нэжгээдийг гүйцээсэн бишээ. Гмийн язгуур бүгдийг барсан хийгээд эрдмийн язгуур дайгаарыг тийм бүгдийг гүйцээсэн мөн дор. Түүнийг бүтээхийн их хөлгөн ч гм бүгдийг хорих хийгээд эрдэм бүгдийг үүсгдэг мөн учраас хөлгөн бусад бүгдийн төвчл онлын эрдмийн язгуур бүгд их хөлгөний мөрд хураагдах юм байна гэж. Тэгэхээр их хөлгөний мөрд хураагдана гэсэн. Ягаад гэвэл их хөлгөний одоо бид нар бол юуг олохгүй явж байгаа. Амьтны тусанд бурхны хотыг болно, бурхан болно гэж явж байгаа шүү дээ. Тэгвэл тэр бидний болно хүрнэгээд байгаа тэр бурхны хотог гэдэг чинь зарим нэгэн гмийг тавьчихээд зарим нэгэн эрдмийг гүйцэтсэн юм байдаг юм уу? Тийм биш юм аа гэж. Зовоо минжи гэж. Харин яг хөхтөр гмийн язгуур бүгдийг бартсан, эрдмийн язгуур бүгдийг гүйцэтсэн юм одоо ямтай тийм одоо зүйл байдаг юм аа гэж бурхны хотог гэж. Тэгвэл зэрэг түүнийг бүтээх гэж байгаа их хөдөгний ном гэдэг ч гэсэн ядгаагүй гм бүгдийг л хорьсон, эрдэм бүгдийг л үүсгэж чадах тийм юм байх хэрэгтэй юм аа. Тийм учраас тэр нянтайжийн одоо хөлгөн 10 жилийн хөлгөн тэргүүтээ тэр баг хөлгөнүүдээс гарч байгаа тэдгээр бүгдийн тэр одоо нисвансыг төвчсөн төвчл байна тийм ээ. Тэгээд ганцгийн дагимдыг одоо онсон тэр онлын эрдэм тэргүүтээ тэдгээр бүх эрдмийн язгуурууд цөмөрөө их хөлгөний зам мөрд бол ураагдах хэрэгтэй. Тэгэхээр зэрэг чинь тэдгээр цөмөр их хөлгөний зам мөр болох хэрэгтэй. Тийм учраас бол тэр баг хөлгөний номонд гарч байгаа тэр одоо нисвансыг яаж төвчих үү тийм ээ, дочиг шийдэн дэмэг тэргүүтнийг яаж төвчих үү, ганцгийн дагимдыг яаж гомнох вэ, тэншин чачаа мордосож үдэг тэргүүтнийг яаж гомнох вэ гэдэг тэр төвчл онлын эрдэмүүд бүгдээрээ их хөлгөний суралцах хэрэгтэй юм байна. Тийм учраас баг хөлгөний номыг төвч болохгүй гэж хэлж байна. Тийм ч санжээдвийн тэгчинжийн ламжийн яндаг дүү сүмрүү тамжид үү гэж. За тийм учраас бурхныг бүтээхийн их хөлгөний мөрийн гишүүнд эрхэм зэрлэг бүгд хурж байгаа юм аа гэж. Учир нь юу гэхээр зэрэг ягаад гэвэл зэрэг гмийн сэжүүр нэжгээдийг барж үйлдэх буюу үүддэг болон эрдмийн сэжүүр нэжгээдийг төрүүлдэг үгүй чадагчийн зарлиг гэж байдгүй юм шүү дээ гэж. Тэр бүгд нь ч их хөлгөн дээр үл бүтээх нь байхгүй тулгуулаа гэж. Тэгэхээр зэрэг бол одоо бурхны зарлигсан бүх одоо эрхэм зардаг бол цөмөрөө их хөлгөний зам урд хурах юм байна. Яагаад гэвэл бурхны нэг зарлиг байдаг заавал нэг гмийг дардаг, нэг эрдмийг төрүүлдэг тийм. Доод тал нь тийм байдаг. Бурхны одоо нэг шүлэг ном байлаа ч гэсэн тэр чинь нэг гмийг барах аргыг заасан, нэг эрдмийг төрүүлэх аргыг бол заасан. Тийм биш тийм бурхны зарлиг гэж бол байдгүй. Тэгэхээр ямар ч бурхны зарлиг байсан нэг эрдмийг дарах, нэг эрдмийг төрүүлэх, нэг гмийг дарах тийм юм. Тэгэхээр тэр одоо гмийг дарах, эрдмийг төрүүлэх бүгд чинь их хөлгөн чинь тэрийг бол бүтээхгүй биш шүү дээ гэж. Бүтээхгүй байхгүй шүү дээ. Бүгдээрээ бүтээн шүү дээ. Тийм ээ, их хөлгөний хүн бол нэг одоо жижигхэн нисвансыг ч гэсэн дарах. Тийм ээ, нэг жоохон эрдмийг ч гэсэн олохгүй. Тийм учраас бол тэрийг гаргаж байгаа тэр бүх номд суралцах хэрэгтэй юм аа гэсэн. За энэ. За ингээд их хөлгөн баг хөлгөний ном бүгдээрээ суралцах хэрэгтэй. Бүгдээрээ алийг төвч болохгүй гэдгийг бол ингээд эргээр ингээд дүүрж байгаа тийм ээ. Тэгтээ зэрэг нэг жоохон догжид маяг юм гарч ирсэн. Галдэ парт чимби тэгвада тэдний
Дорж тэгүрж угаалаа тэдэр маян нуун юмнаа гэж. Хэрвээ одоо чандад хүрхийн хөлгөнд орвол тэр адил мөн боловч очирд хөлгөнд ороход тэр адил биш болоо хэмээгээс гэж. За содрын ёсонд бол тийм уу юм аа. Тийм их баг хөдөлгөөн хоёулын цоролцох хэрэгтэй юм аа. Тарны ёсонд бол тийм биш юм аа. Баг хөдөлгөөний ном содрын номод цоролцох хэрэггүй. Ингэж хэлэхдээ зэрэг тэрний одоо энэ бол нэг доох юм тийм ээ. Зарим хүн тэгж бодох юм бол тэрний хариуд нь за тэрний эхний хариулт нь саяын тэр асуултны эхний хариулт нь байна. Чандад хүрхийн хөлгөнд ор өгдөг тэргүүтээ тодорхой ялгамжаа хязгаарчгүйгээр суралцахын ёс нь тарин луга адилгүй боловч явдлын шүтэн бод сэтгэл хийгээд явдал 6 чандад хүрхүй тэргүүт нь чандад хүрхүй суралцахын мөрийн биеийн бүдүүвч нь адилхан учраас тэр төдийн нэг нь бол нийтийнх мөн юм аа. Учир нь дорд зэмүүгээс амьдрах амны тулд ч бодийн сэтгэлийг орхиж буй үед хэмээсэн хийгээд чандад хүрэх 6 явдлыг хизээч орхиж бүү үйл дээрээ хэмээн зарлигдсан хийгээд бас тарны одоо ном олон дор зарлигдсан байна гэж. Тэгэхээр зэрэг болоод чандад хүрхийн одоо хөлгөнд дор өглөг өгөх тийм ээ шагшааваа цахих тэргүүтнийг бол маш дэлгэрэнгүй одоо тэр нь суралцах ёсыг маш дэлгэрэнгүй гаргасан. Тэр нь бол хэтэрхий дэлгэрэнгүй. Тэр нь бол тарны ёстой жоох адилгүй гэж. Гэвч гол ерөөсөө тэр бодисатын явдлын гол шүтэн болсон бод сэтгэл тэгээд бодисатын явдал болсон 6 бэлэг баримтад суралцах тэр мөрийн бүдүүч нь бол судар тарин хоёр яг адилхан. Тийм учраас тэр төдийн нэг нь бол судар тарин хоёрын түмэнгийн юм гэж. Яагаад гэвэл зэрэг тэрийг бол тарны ном одоо дорд зэмүү тэргүүтээ жүдэд бол байна гэж. За дорд зэмүү чи жүд шүү дээ тийм үү? Тарны тантрын одоо ном шүү дээ. Тантрын номон дотор өөрт нь юу гэж зарлигдсан байна вэ гэхээр зэрэг амьдрах амныхаа тулд ч амниасаа илүү амиа одоо алдах байсан ч гэсэн бод сэтгэлийг битгий орох гэж намсан байна шүү. Хоёрдугаарт нь мөн ялгаагүй чандад хүрэхдээ 6 явдал гэдгийг өвлөг тэргүүтээ 6 явдал гэдгийг хизээч битгий орхиж үлдээрэй гэж ингэж намсан байна шүү дээ. Тэгээд тэрнээс өөр бас тарны олон номонд бол тэг зарлигдсан байгаа гэж. За налжир ламжийн жилчиг хүн төв думар яам түмэн адан түмэн маян би домбо нийний сүн говьр сүмбийн амааны жансамжийн домбо юм би чирөө гэж. Энэ бас нэг учир шалтгаан. Югүүзрийн тэнцшгүй. За тэнцшгүй югүүзрийн тийм ээ. Тарны ном дотор нь 4 жүд байгаа шүү тийм ээ. Жажжууд, налжиржууд, налжир ланаа мэдвэжүүд. Налжир ламжууд. За тэнцшгүй одоо дамдрын югүүзрийн одоо жилчиг гэдэг хот мандлын зан үйл их сурвалж болж чадах олон дорч гэж. Их сурвалж болж чадах гэдэг нь бол яг жинхэнэ одоо их сурвалж болгож чадах. Тийм ээ зүгээр бусад янз бүрийн хүмүүсийн зохиотсон биш. Яг бурхны өөрийнх нь зарлигдсан тийм хүн төв гэж хүн болж чадах, их сурвалж болж чадах. Тийм олон номонд бол юу гэсэн байдаг вэ гэхээр зэрэг түмэн адан түм маян би домбоо нийний сүн говьр. Нийтийн болон нийт усын одоо самаар 2-2-ыг барих хэрэгтэй гэж ингэж зарлигдсны эхнийх нь гэдэг чинь амаа гэдэг нь одоо эхнийх нь гэдэг чинь бол түмэн аа. Нийтийнх нь юу байдгийг юм бэ гэдэг жансамжийн дом юм байж байгаа. Жансан бодисатын самаар байдаг юм аа. Тэгээд ямар ч одоо ламд ёсны ван авсан заавал жансамжийн дом авдаг шүү дээ тийм ээ. Тэгээд дараа нь агжийн дом авдаг шүү дээ. Тэгэхээр зэрэг түмэн аа жансамжийн дом, түм маян ба агжийн дом гэж орж ирдэг. Тэгээд түмэн аа жансамжийн дом, түм маян жансамжийн дом байдаг. Тэн дотор ч юу гэдэг вэ гэхээр зэрэг бод сэтгэлийг үүсгээ тэгээд бодисатын самаар суралцсан. Нэг өглөг тэргүүтээ 6 бэлэг баримт суралцсан гэсэн юм байдаг шүү. Тэгэхээр зэрэг тэрийн судрын ёстой бол адилхан юм аа гэж. Төрөний тэр өмнө гардаг тэр бодисатын одоо таалчин тэгэл 3 язгуурын одоо иргэжин сүмийн тосыг үлдээх гэсэн тийм ээ. Тийм учраас баг хөдөлгөөний номыг ч гэсэн үзэх ёстой байна гэсэн. За энэ бас нэг учир шалтгаан. Эдгээр одоо учир шалтгааны үүднээс тийм ээ. Тарны ёсонд ч бай, их хөдөлгөөний одоо содрын ёсонд ч бай. Ерөөсөө бурхны зарлиг их баг хөдөлгөөн содрын тарин бүгд л ерөөсөө бидний одоо суралцах ёстой, үзэх ёстой, мэдэх ёстой зүйл байна. Тийм ээ, тэн дотор бол биднийг бурхан бол гаргыг заасан гэсэн өөр юм бол заасан юм байхгүй маа гэсэн тийм санаа. Тийм учраас алийг ч бол төвчж болохгүй гэсэн. За домбоо өрийн бүчээ гэж багш их эрдний одоо нягуураас гэдэг нь бол домбоо өрийн бүчээ гэдэг боромдон жадвын жунаа шүү дээ. Боромдон жадвын жунаа бол юу гэж айлдсан бэ гэхээр тэрийг шашин бүгдийг дөрвөлжин мөрөөр гэж. Зарим нь дөрвөн хөлгөний мөрөөр гэж орчуулдаг юм. Дүүши гэдэг дөрвөн хөлгөний мөрөөр. Зарим нь болохоор дөвши гэдэг дөрвөлжин мөрөөр. Дөвши дөрвөлжин дөвши ламж эсвэл нэг бол дөрвөлжин мөрөөр, нэг бол дөрвөн хөлгөний мөрөөр.
Чершива гэж авч чадсан нь миний багш юм аа гэж Жовжийг магтсан ба шүү дээ. Тэмээн зарлагсан бөгөөд үг энэ нь ажиглалын сур их мөн болоо гэж. Үнэхээр ажигламаар тийм. Маш их ажиглалт нэгтмаар тийм үг байна шүү гэж. Тэгээд дөрвөлжин мөрөөр гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр дөрвөлжин мөрөөр гэсэн үед юу гэж ойлгохгүй хөтэй зэрэг болоод дөрвөлжин ямыг ингээд том дөрвөлжин ямыг чирээд явах юм бол яг нэг юм тэгшхэн мөр байх юм байна тийм ээ. Гурвалжин ямыг одоо нэг тийш бөөрийнхий ямыг чирэх юм бол голоор нь гүнзгий мөр гараад хоёр талаар нь бол арай жоохон гүнхэн ийм мөр гарна тийм ээ. Ийм одоо энэ талаадаа их хилтгий тийм юм чирэх юм бол энэ талаар нь гүнзгий мөр гараад энэгээр нь багхан шиг мөр гарна тийм ээ. Яг дөрвөлжин ямыг чирэх юм бол яг тэгшхэн ийм толгор зам. Тэгэхээр тэгж үздэг. Тэгээ тэргээрээ юу өгүүлэх гээд өнөө хөлтөд зэрэг болоод ерөөсөө Жовжи бол судар тарин их баг хөлгөн бүгдээр нь мэрэгцэл гэсэн. Ямар ч бурхны зарилгыг аваад ирсэн бүгдийг мэднэ. Тэгээд бүгдээр ингэ анхааран авдаг гэсэн. Тэгэхгүйгээр зарим хүн болохоор зэрэг чинь одоо баг хөлгөний намын ёс руу хит хилжихтэй зэрэг чинь нэг тал нь хүн гараад нөгөө тал нь байхгүй гэсэн тийм. Зарим нь болохоор судрын ёсоо одоо голлоод тэгээд тарин одоо баг хөлгийн хоёр тул мэрэгжээгүй хүн бол одоо голд нь гүн гараад нөгөө хоёр нь үтгэж байдаг юм тийм ээ. Гэтэл бол одоо яг тийм биш. Бүгдийг нь бол одоо мэдсэн гэсэн. Яг л одоо судар тарин бүх юмыг бол ижлэхэн тэгшхэн тийм ээ. Алийн ч одоо тарны номоо одоо голдоод нөгөөдүүдийн одоо твцсэн биш. Судрынхыг твцсэн биш. Тийм ээ. Их хөлгөнийхөө голоор баг хөлгөнийг твцсэн биш. Бүгдийг нь бол ижлэхэн ингэж одоо авч чадсан. Бүгдийг нь адилхан нэгэн бодгоор бурхан болохын одоо анхаарал авдаг болгож чадсан. Тийм ламнууд миний лам юм аа гэсэн үг байна. Зарим нь болохоор дүүши гэдэгтэр дүү гэдэг чинь онгоц гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгээ дөрвөн онгоцны мөрөөр гэж. Тэгэхээр тэр дөрвөн онгоцны мөрөөр бол бурханы бүх зарилгыг тэрэнд хураасан гэж. Тэрний үгтэй тэр Энжингийн дүү, Жансамжийн дүү, Яндагвын дайвын дүү, Ирмнийчийн дүү гэж. Ийм дөрвөн юмд бүх номыг багтаасан. Нэг бол магадахын сэтгэлийг гаргана. Бурханы зарилэг. Нэг бол бод сэтгэлийг, нэг бол Яндагвын дав тийм ээ өнөөхөө үзлийг, нэг бол одоо тарны номыг тийм ээ хоёр зэргийг. Тэгээд бүх одоо бурханы номлыг бол энэ дөрвт багтааж чадсан. Учираас бол дөрвшийн ламжээс дөрвөн хөлөгний мөрөөр одоо авч чадсан бол аян лам юм аа гэсэн үг юм аа гэж ингэ тайлбарсан байдаг. Ийм хоёр янзын тайлбар байдаг тийм ээ. Хэмээн зарлагдсан бөгөөд үг энэ нь бол маш их ажиглах юм их байна л гэсэн.